хичээл зүтгэлийн төлөө талах гэж байна. Есүсийн нэрээр залбирлаа. За тэгэхээр би түрүү хэлсэн энэ бүлэг бол бидний хамгийн сайн мэддэг шууд сайн хүү самартан пүүрс гэх үүнтэй холбоотой энэ утга агуулгатай холбоотой маш олон одоо прожектууд те дэлхийд даяар бол өрнөж үүдэг. За тэг яагаад вэ гэвэл энэ бол нэлээд тийм чухал ач холбогдолтой. За бид нар 25-аас 30 дугаар ишлэгийг сайн ингээ нягтлаад харах юм бол хоёр чухал үг Есүс одоо хэлсэн байгаа. Тэрний үг гэхээр үйлдэгтэн гэсэн үг байгаа. Чи мэдснийхээ дагуу те үүнийхээ дагуу үйл дээрээ гэж хэлсэн байгаа. За яасан дараа нь болохоор явж үүний адил үйл дээрээ гэж хэлсэн байгаа да. Энэ юуг илэрхийлж байгаа вэ гэхээр хэд хэдэн хүмүүстэй уулзснаар дамжуулаад тэр хүмүүс чухал одоо сонголтуудыг одоо тэднэрт одоо шийдэж өгсөн гэж хэлж болно сонголтуудыг. За юу болсон бэ гэхээр өнөөдөр бид нэр чуулганд яваад олон жил явж байгаа. Хүүхдээсээ явж байгаа, баг залуугаасаа явж байгаа, Библи уншдаг, судалсан, олон түүхүүдийг бас мэддэг, олон цагаарч магадгүй залбирдаг, маш хүчтэй, маш гоё үгтэй, маш хүчрхэг тийм магтаалуудад дуртай, дуулдаг тий. За тийм амьдралаар амьдарч байгаа хүмүүс бас байгаа тийм үү? Тийм амьдралаар амьдарч байгаа хүмүүс бас байгаа. За бид нар гэсэн бас Бурханд маш их хайртай. Бурхныг хайрлаж бас түүнд үйлчлдэг хүмүүсээ гэж бас хэлнэ тийм үү? За гэхдээ бид нар болвол өнөөдрийн түүхээс харах юм бол яг бидэртэй адилхан хэд хэдэн хүмүүс байгаа. Нэгдүгüрх нь болохоор хуулийн багш. За нөгөөх нь болохоор лев буюу тахилч хүмүүс байгаа. За мөн зодуулж нүдүүлсэн, эд хөрөнгөө алдсан, босож явж чадахгүй, бие дааж чадахгүй зодуулж нүдүүлсэн тэр нэгэн байгаа. За тэгээд бидрээс ямар ч хамааралгүй бидний магадгүй дайсан гэж бодож байгаа хүн байж болох юм. Самар гэж хоёр одоо хүмүүсийн тухай энд дурдж байгаа гэж хэлж болно. За тэгвэл бид нар нэгдүгээр хүмүүс нь ямар хүмүүсийг одоо бодож ойлгох вэ гэхээр нэгдүгээр хүмүүс бол Бурханд хайртай, Бурханд итгэдэг, Бурханы үгийг судалдаг, сүмд үйлчилдэг ариун хүмүүсээ гэж бас хэлж болно. Ариун хүмүүсээ гэж хэлж болно. За тэн дотроо бас хоёр хүмүүсийг онцгойсон байгаа. Гурван хүмүүсийг онцгойсон байгаа. Нэгдүгээр нь хууль буюу тэр чуулган дотор бусдад заадаг, Бурхны үгийг нандиглан, хичээглэн тэмдэглэдэг, тий? Бурхны үгийг бусдад дамжуулдаг нэгэн. Нөгөөх нь бол чуулганы удирдагч хүн байгаа. Тэр нь бол дахиж хүмүүс тодорхойлж байгаа. Лев нь бол чуулганд удирддаг, удирдлагын ажилд тусалдаг, үйлчилдэг хүмүүсийг бас тодорхойлж байгаа гэж хэлж болно. Тодорхойлж байгаа гэж хэлж болно. За эдгээр хүмүүс нь юу болсон бэ гэхээр Есүстэй эдгээр хүмүүсийг Есүс энэ одоо уулзалтаар дамжуулаад одоо тайлбарлаж байгаа гэж хэлж болно. Бид нар сайн магтан дуулдаг, сайн залбирдаг. Гэхдээ бидэд нэг зүйл хэрэгтэй байгаа. Юу вэ гэхээр бид нар сурч, залбирч, мэдээж Бурхантай харилцаатай байдаг ч гэсэн бидэрт тэр харилцааны дунд үйлдэл хэрэгжүүлэлт байхгүй юм бол бид нар маань магадгүй хуулийн багш нар болж болох юм, тахилч нар шиг болж болох юм, лев хүмүүс шиг бас болж болох юм а гэж хэлж болно. За үйл явдлыг харах юм бол хуульч залуу хурж ирсэн байгаа. За тэгээ хурж ирээд юу гэж хэлсэн бэ гэхээр Есүсээс ингэж асуудаг тийм үү? Багшаа, мөнх амиг өвлөн авахын тулд бид нар юу хийх ёстой вэ гэж асуусан. Тэр түнд хуульд юу гэж бичигдсэн байдаг вүлээ чи хэрхэн уншдаг вэ гэж асуусан. Харин тэр шууд хариулсан. Бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун, бүх хүчээрээ Бурхныг хайрлана. Өшөө өөрийн гэдэл хайрлах юм агжилсан. Нэмээд маш тодорхойгоор хэлсэн. За гэхдээ Есүсээс ийм зоригтойгоор түүнийг сорж асууна гэдэг нь бол ямар боловсралтай, маш зоригтой, итгэлтэй хүн бэ гэдгийг бид нар тэр хуучид өдрөхөөс харж болно. Тэр маш олон жил маш нарийн сурсан, мэдлэгтэй, мэтгэлцэд бэлэн залуу гэж хэлж болно. Бэлэн залуу гэж хэлж болно. Тэгээ магадгүй сорж асууж байгаа одоо сорно гэдэг нь юу гэхээр унахын тулд байгаа байхгүй юу? Тэгээ юу гэж хэлсэн бэ? Мөнх амиг өвлөн авахын тулд бид нар яах ёстой вэ гэж асууж байгаа гэж хэлж байна. Яах ёстой вэ? Яах ёстой вэ? За тэгээд асуусан чинь тэр залуу ямар ч асуудалгүйгээр шууд хариулсан. Бид нар ч гэсэн бас ингэж боддог тийм үү? Чиний хамгийн дуртай ажил юу вэ гэхээр тийм биш л гэж хэлдэг.
За тэгээд Библиэлд авралын тухай Бурхан ертөнцийг хайрлсан гэжлэл хаана гэдгээр бид шууд хайгууд нь шууд нэрлэдэг шээ тийм үү? Яг л тийм мэдлэгтэй залуу байсан байхгүй юу? Тийм мэдлэгтэй залуу байсан. Тийм мэдлэгтэй залуу байсан. Тэгээд хөршөө өөрийн адиллаа гэж хэлсэн. Тэгсэн чи Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр чи зөв хариуллаа. Чи онц хариуллаа. Тэгээд үүнийг үүлд тэгвэл чи амьтаа болно гэж хэлсэн байгаа. Амьтаа болно гэж хэлсэн байгаа. Асуулт маань өөрөөр хэлбэл зөрчилдөж байгаа эсрэгцэл мэт харагдаж байгаа төвдрөх байгаа. Мөнх амийн тухай ярьж байгаа. Гэхдээ юу гэж хэлсэн бэ? Бурхан эснийг хайрлаад хөршөө өөрийн адил хайрлах юм бол чи мөнх амьтаа болно гэж хэлсэн байгаа. Мөнх амьтаа болно гэж хэлсэн. Харин өөрийгөө зөвтлөгч Есүст миний хөрш гэдэг чинь хэн юм бэ гэж хэлсэн байгаа. За, мөнх амийг хэн өгдөг вэ? Бидний Бурхан өгдөг. Амен. Мэдээж бол тэр залуу хуулийг маш сайн сахисан учраас мөнх амийг өвлөн авнаа, Бурханд би очно гэдэг нь бол өөрөө итгэлтэй байсан баг. Гэхдээ тэд нар яасан бэ? Есүс өвгөр бол хин ч юу вэ? Хуулийг сахиад 100% сахиад яасан бэ? Мөнх амийг бол өвлөж авч чадахгүй. Мөнх амийг өвлөж авч чадахгүй. Библийг үнэндээ харах юм бол хоёр хэсэгт хуваагддаг. Тэр нь юу вэ гэхээр Бурхныг хайрлах, хөршөөг хайрлах, өөрийн адил хайрлах явдал байдаг. Тэгээ энэ хоёрыг холбож байгаа үг нь бол хайр байдаг. Хайр байдаг. Харин энэ залуу бол Бурхан маш их хайртай. Бурхны үг дэндүү судалсан. Бурхны үг судлахдаа үнэхээр баярлдаг, урам зориг авдаг, ухаарл, ухамсар, дүүрэн, ухаан хүртэл маш их хөгжсөн залуу байсан. Харин тэр хоёр дахь асуултыг зориуд асуусан. Миний хөрш гэж юу юм бэ гэж асуусан байхгүй. Маш сонирхолтой хэсэг байгаа даа. Маш сонирхолтой хэсэг байгаа даа. Маш сонирхолтой хэсэг байгаа даа. Харин хөрш гэж юу гэж хэлсэн? Тэгсэн чинь Есүс маш бодтой гаргалгааг практик хинч энэ жишээнүүдийг авахар шууд ингээд нүдэнд тусгаар тийм жишээ гаргасан байгаа. Тэр нь бол Иерусалимаас Ерихо явж байгаа нэгэн хүний түүх байгаа. Тэгээд тэр хүнтэй учирсан 3 хүний түүх бас байгаа тийм үү? За Есүс бол хуулийг бүрэн төгс биелүүлэгч нэг. Библи шинэ гэрэн дээр бол тэр хичнээн хүн хуулийг биелүүлсэн ч гэсэн хичнээн хүн хуулийг Бурханд хайртай байсан ч гэсэн хөршөө харилж чадахгүй нэг нь бол Бурханы хууль биелэгдэхгүй гэсэн утгатай үг байхгүй. Үг байхгүй. Үг байхгүй. Харин тэр залуу яг л сүм дотор үйлчилдэг. Хүмүүс түүнийг харахтаа үнэхээр ариун гэж хардаг. Үнэхээр мэдлэгтэй гэж хардаг. Тэр бол биднээс тусгаарлагдсан гэж хардаг. Угаасаа хуулийг хүмүүс тийм байдаг. Түүнээс зөвлөгөө авдаг. Гэхдээ тэр юу гэж хэлсэн? Хөрш гэж юу хэлээд байгаа юм байдаг? Сонирхолтой асуултыг асууж идэг. Өөрөөр хэлбэл тэр хөрш гэдэг асуулт, өөрөөр хэлбэл тэр мэдлэг боловсрол багаасаа мэдсэн сурсан зүйлүүдэд заадаг зүйлүүдэд амьдралдаа хэрэгжүүлдэггүй тэр нэгэн залуу байсан гэсэн утгатай зүйл юм. Есүс бол энэ хоёр үгийг нэг болгосон хайр. Тэр хайрыг бодит үйлдэл болгосон зүйл нь Есүс өөрийнхөө амаараа, цагаараа, золиосороо энэ хуулийг бүрэн төгс болгосон юм аа. Тэгээд юу гэж хэлсэн? Есүс үүгээрээ дамжуулаад би энэ дэлхий дээр юу вэ? Энэ хуулийг бүрэн төгс болгохоор ирсэн юм гэдэг тэр залууд ойлгуулахыг хичээсэн юм. Хичээсэн юм. Тэгэхээр ах トゥ нар бид ч гэсэн өнөөдөр Бурханд хайртай. Бурхныг судалж, таньж, мэдэж Бурхны хайранд уярч, уйлж, дуулж баярлаж, хөөрч, Бурхан дотроо гуниглаж, гутарч амьдрах нь бол нэг талаасаа зүүн хэрэг юм. Хууч залуу тийм байсан баг. Гэхдээ бид нар жинхэнэ Бурхны хайрыг мэдрий гэвэл хөршөө хайрлах хэрэгтэй юм аа. Хөршөө хайрлах хэрэгтэй. Хүмүүс энэ түүхүүдийг харахтаа Самарын түүхүүдийг л ойлгож байдаг. Гэтэл Есүс хөршийг тайлбарлахын тулд Самарын түүхийг бий болгосон юм гэж ярьж байгаа. Хөрш гэдэг үг нь болохоор еврейчүүдэд хоёр утгаар хэрэглэгдэх байгаа. Нэгт нь болохоор хамгийн ойр дотны хань ижил, найз нөхөд, хамтрагч нар хамт ажил төрөл хийдэг хүмүүсийг бол тодорхойлдог хөршиг.
Өөр нэг утга нь болохоор газар зүүн байрлалд илүү анхаардаг. Одоо хуучин гэрээний хөршөөр бол юу гэж тодорхойлж байгаа вэ гэхээр тархсан еврейчүүд байгаа шүү тийм үү, юдэчүүд те. Тэдгээр бол миний хөрш. Яг л бид нар тэдний сонгогдсон хүмүүсээ гэж ярьж байгаа. Сонгогдсон хүмүүс юм гэж ярьж байгаа. Тэгвэл хуульчийн асууж байгаа асуултанд хөрш яг юу юм бэ гэж асууж байгаа шалтгаан Есүс бол зөвхөн ганцхан юдэчүүдийн төлөө ирээгүй. Тэр бол бүх үндэстний төлөө, бүх хүмүүсийг аврахын төлөө ирсэн гэдгийг тэр яасан бэ? Ийм сорж асуусан байгаа таахгүй. Сорж асуусан байгаа. Өөрөөр бол хуульч залуу бол өвгөн дээр тоглож чаддаг, мэтгэж чаддаг, сэтгэж чаддаг. Энийг бид нар маш энгийнээр болгож ирэх юм бол маш ухаалгаар үний юм шиг амьдрч чаддаг итгэгчийн дүр төрх гэж харж болно. Тэр үйлдэхгүй тулд маш сайн асуудал гаргаж чаддаг. Тэр хийхгүй тулд, хэрэгжүүлэхгүй тулд тэр хурш гэдэг үгийг ойлгохыг хүссээгүй эсвэл ойлгож байгаа мөртлөө түүнийг хийхгүй тулд маш сайн гаргалгаа гаргаж чаддаг. Тийм учраас маш итгэлтэйгээр Есүстэй уулзсан байгаа. Сорин гэж ярьж ш тийм үү? Мөн хэмээ яаж авах вэ гэж. Мэдээж бүх зүрхээрээ бурхан хайртай гэдэг нь бол түүний хувьд тодорхой байсан. Гэхдээ тэр яасан бэ? Яаж хөршөө хайрлах вэ гэж хэлсэн. Харин Есүс өнөөдөр юу гэж ярьж байгаа вэ? Самар гэдэг хүнээ дамжуулаад хөршийг бид нар тайлбарлаж байгаа. За тэгвэл шинэ гэрэн дээр Есүс хөрш гэдэг үгийг болохоор энэ хоёр үгийг нэгтгэсэн байдаг. За би ялгал грек үг нь бол хэлж уншиж мэдгүй болохоор ямар ч гэсэн хол ойр гэлтгүй яасан бэ? Миний туслах хүн бүх хүн болоод миний хөрш гэж ярьж байгаа. Миний тусламж хэрэгтэй бүх хүн болоод миний хөршөө гэж ярьж байгаа. Надаас тусламж ирж байгаа тэр хүн бол миний хөршөө гэж ярьж байгаа гэсэн үг. Өнөө цагийн үед бол Монголч ялгаагүй хөрш гэдэг үг маш их өгүүлэгдэж байгаа. Ер нь бол маш унтсан байгаа гэж хэлж болно. Хүмүүс их ихтэй өөрийгөө боддог болж эхэлж байна. Илүү их ихтэй хувь чанартай болж эхэлж байна. Бидний дэргэд хин нэгэн өвдөж явхад бид нар сошиалоор хараал өнгөрдөг. Итгэлийн амьдралд хин нэгэн унтсан байхад хараал сэндэл өнгөрөх тохиолдол бас байж идэг. Ямар нэгэн комент бичих боломжтой байсан ч гэсэн заримдаа манай эрен тойрны хүмүүс ч гэсэн сошиал дээр бичсэн байдаг шүү дээ. Ганцаардаж байна, хэцүү байна, гонигтай байна гэх. Тэр үед нь эзний үгийг дамжуулах, түүний төлөө залбирч өгөх, тэр комент бичнэ гэдэг нь бол та хөрш юм аа. Та хөрш юм аа. Тэгвэл Есүсээ тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр ингэж хэлсэн. Есүс хариуд нь нэгэн хүн Иерусалимаас Ерихо орохоор явжээ. Тэр дээрэмчдийн дунд орчиж тэд түүнийг нүцгэлэн зодоод антэй төдий орхиод оджээ гэж хэлсэн байгаа. Өнөөдөр бидэрт нулимсаа харуулаагүй ч гэсэн өнөөдөр бидэрт амьдралаа хүнд хэцүүгээ ярилцаагүй ч гэсэн өнөөдөр бид нар ганцаардж байгаагаа хэлээгүй ч гэсэн бид нар харж байгаа хүмүүс их байгаа. Бидний нүдэн дээр тэгж амьдарч байгаа хүмүүс маш их байгаа. Өнөөдөр хин нэгэн тусламж хайж байгаа, бурханд итгэх юмсан гэж зовж сүлэрч байгаа хүмүүс ч гэсэн бидний эргэн тойрон үгээрээ хэлээгүй ч гэсэн бид нар тэдгээр зүйлүүдийг маш их харж байгаа. Тэгэхээр ах トゥ нар нэ. Иерусалимаас Ерихо хүрэх түүхийг бол бид нар мэднэ тийм үү? Яг Ерихогийн газар нутаг болоод бид нар түүхээс харах юм бол одоо яг Ерихо хүрэх замд бол маш их хат асар ихтэй ганцхан явагч юмтай байдаг. 8-ачд хүмүүс явах. Тэрийг бол ямар хүмүүс одоо эзэлдэг вэ гэхээр дээрэмчин, тонуулчин, хулгайч нар орогдол босуулууд тэр газар нутгийг яг нуугдаж хүмүүсийг дээрэмддэг байсан байгаа. Хөрхи тэр хүн юу болсон бэ гэхээр ганцаархнаа явж байсан. За тэгээд юу болсон бэ? Түүнийг одоо зүгээр дээрэмдэггүй зодсон байгаа тийм үү? Тэгээд бүр үхтлэн зодсон байгаа. Үхтлэн зодсон байгаа. Тэгээд нүцгэлээд гэж ярьж байгаа. Хам хувцсыг авсан байхгүй. Маш харгас хүмүүс тэр хүнийг яасан бэ? Хүнд байдалд оруулсан. Тэгээд тэр нүцгэлээ гэдэг нь тэр хэмжээгээр зодно гэдэг нь Есүс яагаад тийм жишээ авсан бэ гэхээр
маш их хүнд ганцаардсан, юу ч байхгүй болсон, бусдын тусламжгүйгээр босож явж чадахгүй болсон тэр нэг дүр төрхийг энд онцгойлж байгаа гэсэн үг байхгүй. Онцгойлж байгаа. Өнөөдөр бидний дундаж гисэн хэдийгээр нүцгэн биш ч гэсэн нүмер нөөлөх хэрэгтэй хүн бидний дэргэд их байгаа. Харин би өнөөгийн нийгэм болвол бид нар тэр зүйлийг хараад их тасчихжээ гэж ярьж байгаа. За сүүлийн судалгаа бол юу гэж ярьж байгаа вэ гэхээр сошиал, медиа, платформ тийм энэ виртуал ертөнц бол хүмүүс ийм ерөнхийдөө уйдж эхэлж байгаа. Буцаад амьд харилцаа тийм руу орж эхэлж байгаа. Үүний төлөө дэлхийн том топ сургуулиуд гэсэн мэдээлүүдээ ийм алгоритмуудаа буцаж ингээд одоо өөрөөсөө сандаа татаж одоо ингээд эхэлж байгаа. Энэ нь бол удаж байгаа шүү тийм үү? Өөрөөр хэлбэл амьд харилцаа. Амьд харилцаа хэрэгтэй. Яг тэгвэл хүмүүсийн сошиал платформ тийм янз бүрийн reels ийм scroll гэж ярьдаг. Ийм цаг үед амьдарч байгаа шалтгаан нь бол хүмүүсийг зүрх сэтгэлийг маш их дотгошоогоо ганцаардмал өөртөө төвтэй болгож байгаа гэж хэлж байна. Өөртөө төвтэй болно. Тэгвэл сошиалын цаана гэсэн тийм хүмүүс их байна. Одоо чуулган дотор бидний эрдэнэ тойронд тийм хүмүүс их байгаа. Таны хөрш юм бэ? Та хөршигөө бодохдоо чуулган дотор байгаа хүмүүсийгээ бодож болох юм. Хуулийн залуучууд, хуулийн багш нар, хуулийн бурхны үгийг судалж байгаа хүмүүс бие биендээ ямар их хайрыг хуваалцаж, ямар агуу гэрчлэлүүдийг ярилцаж байсныг бид нар бодож болох юм. Гэхдээ тэр үлдэх тухай нэгч гэрчил ярьдгүй байсныг бид эндээс ойлгож байна. Тэдэд амьдралын туршлага байхгүй гэсэн үг байна. Амьдралын туршлага. Тэгэхээр Есүс маш гүнзгий жишээ авсан. Хүмүүс Ерүсалимаас Ерихо өнгөрч шууд Атмата тухайн үеийн соёлд яасан бэ? Шууд бууж ирнэ. Ямар газар нутаг юу вэ? Тийш явахс хүмүүс үртэл айл ганцаараа явах нь аюултай. Тэгсэн чинь тохиолдолд нэгэн тахилч тэр замаар явж байгаад түүнийг харангуутаа дэрэгдүүр нь өнгөрөөд явчихва гэж хэлсэн ба. Энэ гарч байгаа үг нь ямар үг чухал вэ? Өнөөдөр бид нар амьдрал дээр өөрийгөө зөвтгөх сонголтуудыг ирж хайжиж болох юм. Энэ нь бол бидний амьдралд бас сорилт юм гэж хэлж болно. Есүс ч гэсэн 100% хүн байсан бид нар мартаж болохгүй. Тэр өөрийгөө зөвтгөх боломжтой байсан. Гэхдээ тэр тэгээгүй. Есүс ч гэсэн анхны үйлчлэлээ хийхээс өмнөх нь хүмүүсийн амьдралыг хараад, хүмүүсийн аж амьдрал ахуй соёлыг хараад яаж исэн бэ гэхээр нулим сонгосон байдаг. Тэр зүгээр л сэтгэлээ хатууруулаад харсан ч хараагүй юм шиг явж боломжтой байсан. Харин тэр яасан бэ? Хараад нулим сонгосон. Яг энэ үйл явдал миний сэтгэл бас их ойрхон байдаг. Би манай библийн сургууль 100 айлд байдаг байсан. Тэгээ тэнд ингээд 7 хоног ингээд 5 өдөр өглөөнөөс орой 9 хүртэл библийн сургууль хичээл ордог. Тэгээ заримдаа амар хүүтэн тэгээд ээл яжаар урдж очоо галлал түлээл тэгээд хоолойгоо хорсол кофе уугаал тэгээд өдөржингөө тэгж байдаг гэсэн. Тэгээ яах гэж ингэж сурж байгаа юм бол доо гэж заримдаа хүртэл заавал ингэ шаардлага байгаа юм болоо да гэж боддог байсан. Тэгээ нэг удаа ядаж явахад биш шүү. Ер нь бол тэр үед давхцал нь манай гэр бүл маань 2 хүүхэдтэй хоёулаа няраа. Тэгээ би чинь очингуудлаа хичээлээ шүнжингээ хийгээд тэгээд бүх даавнуудаа угаагаад бүх нүүрснүүдээ ингээд ихтрийгээ ингээд нүүрсний пишн хийхэд бэлдэж өгөөд яг л бүтэн өдөржингөө би ингээд байхгүй учраас тэгээ бүх ус мусаа аваад тэгээд ингээд заримдаа ингээд сэтгэлээр заавал одоо ингээд шаардлага байна уу гэж бодлоо бодож байна. Харин нэг удаа библийн сургуулаа төгсөөд 100 айлд дээр автобусны буур дээр зогссон чинь хүмүүс бүгдээр ингээд 8 их гал тэгээд машин тэрэг ингээд гадаа зогсчихсон. Гинт миний цоцор ингээд өөр ирэхгүй ингээд нулимс дүүрээд ингээд сэтгэл өөр ирэхгүй хөдөлж гисэн. Яагаад би тэгчвэ гэд. Тэгсэн чи яг тэр үед болохоор библийн сургуульд тэр нүгэ эргэлзэж тэнгэлж ирсэн зүйл маань чи нэрхэн тойрноо хараа. Бүгд юм бурхныг мэдхгүй төөрөлдсөн өөрийнхөө амьдралаар амьдарч байна. Тэгэхдээ тэд тэр айл үчиг яасан бэ? Бурхнаас холцсон байна. Тэгээд тэр бурхны зүрх сэтгэлийг мэдрээд өөрөөхөө гинт ингээ мэлмрээд тэгээд эргэн тойрны хүмүүсээ хараад галс нэлмээсээ буцааж хийжсэн тийм түүх байдаг. Есүс яг тэгжсэн.
Тэгвэл тахилч зохиолоор тийшээ явсан. Тэгээд яасан бэ? Тэр замаар явж байгаа түүнийг харуутаа дэрэгдүүр өнгөрөөд явчихаа гэж ирсэн ба. Өөрөөр хэлбэл харангуутлаг хараагүй юм шиг явсан зөвтгөлийг эндээс харж байна. Тэгэх юм бол тэр дараа нь юу вэ? Би ерөөсөө хараагүй юм байна. Ийм тийм үү? Гэж. Тэгтээ тахилчийн хувьд бол арай нэг өөр үнцэг харагдаж байгаа. Тахилч бол өнөөгийн цагаар болохоор магадгүй чуулганы пасторыг тодорхойлж болно. Ахлагч үдирдэгчрийг тодорхойлж болно. Харангуутаа хараагүй юм шиг явсан гэж ярьж байна, тийм үү? Харангуутаа хараагүй юм шиг дэрдүүр нь өнгөрөөд явчихжээ гэж хэлсэн байна. За өөр одоо Библиэл дээр бол юу гэж хэлсэн бэхээр хажуугаар нь өнгөрөөд явсан. Нөгөө тойроод өнгөрөөд явсан гэж ярьж байгаа. Тойроод өнгөрөөд явсан. Яасан ийм нөгөө уйлж байгаа тусламж хэрэгтэй хүнийг харангуутлаа бүр за би ойрхон байх юм бол надаас тусламж авчна. Би бас туслаагуудаа бас асуулт орчихно. Тийм учраас яг тойроод явсан гэж хэлж байгаа гэсэн. За энэ ишлэлээр бол энэ бол 13 оног учраас нөгөө засагдаагүй хэсэг байгаа. Зүгээр харангуутаа зүгээр дэрдүүр өнгөрөөд явчихсан гэж хэлж байгаа. За мэдээж бол тахилчрыг бол тухайн цаг үеийн бол яагаад ийм байдал гаргах нь нэг ойлгох бас нэг зөвтгөл бас гарч ирж байгаа. Тэр нь юу гэхээр тахилч бол одоо өвчтөе хүн дээр хүрдэггүй, өвчтөе мал дээр хүрдэггүй, бозор хүмүүс дээр хүрдэггүй байхгүй юу? Тусгаарлагдсан хүмүүс гэж хэлж байгаа шүү дээ. Яагаад гэвэл тэд нар эзний одоо тийм тахилын үйлчлэг хийдэг учраас байхгүй юу? Тахилын үйлчлэг. За тэр зүйлээсээ болоод яасан бэ? Тэд нар хуулийн дагуу тэдэрт юу байхгүйсэн бэхээр хайр байхгүйсэн. Нэгүсэл байхгүйсэн гэж хэлж байна. Нэгүсэл байхгүйсэн. Түүний анхаарал нь контрол нь юунтэй байсан бэхээр зүгээр л үйлчлэл дээрээ төвтэй байсан гэж хэлж байна. Үйлчлэл дээрээ төвтэй. Бурханд л үйлчлэх дээрээ л төвтэй нэгээс гэж хэлж байна. Тийм учраас магадгүй би одоо энд хүрчүүл энэ бохирж хүрчүүл би бохирч чинь би надад энэ бол хамааралгүй зүйл гэж бодож ирсэн. Харин Есүс бидний төлөө бидний гэм нүгэлтэй заваан бохир дотроо ямар худалч залтай тий Бурхны хүртэл бид нар заримдаа өргөлөөрөө шамшигдуулан амьдарч байгаа ч гэсэн Есүс биднийг хайрласаар амиа зориулсан. Би заримдаа Бурхнаас гой зүйлүүдийг талхлаар хүлээж аваад өвдчлөө гэж бодож үзье. Эсвэл бид Бурхныг өргөлөөрөө мөнгөөрөө залдаад хуурч мэхэлж байгаа мөртлөө өвдсөн мөртлөө Бурхнаас тусламж гуйлаа гэж бодож үзье. Тэгтээ би танд хэлээ харамсалтай Бурхан танд гараа сонгоно. Бурхан танд гараа сонгоно. Харин тахилч болоод үүнийг хийгээгүй. Өнөөдөр бидний хүн чанар хайцсан бэ гэдэг асуулт эндээс гарч ирж байгаа. Хэрвээ бид нар хүн чанарыг гаргаж ирвэл хөршийг бид нар олж ирнэ гэж ярьж байгаа. Тэгээд дэлхийн топ хамгийн хүн чанарлаг хүн чанартай улс гэж бол юм юу бол байхгүй л те. Гэхдээ энэ бол маш хүнлэг улсууд дэлхийн топ 3 улс байна гэж ярьж байгаа. Энэ бол Финланд, Норвеги, Нидерланд. Тэд нар юуг чухал тавьдаггүй хүнийг чухал тавьдаг. Хуулийг биш хүнийг чухалж тавьдаг. Тэр газар тийм учраас маш амар тайван байдаг. Хөгшүүд нь биеүдээ үргэлж нээлттэй. Хаалга цойжилтгүй гэж ирж штеп. Хүүхдүүд нь ямар ч аюулгүйгээр хэдэн цаг хамаагүй гудамжаар алхаад одоо юу яадаг. Юу лээ? Одоо сургууль хичээлдээ явдаг. Гудамжид хүүхдүүд тоглож ямар ч аюулгүй. Тийм байна. Тэгээ тийм манай улс тийм болох боломжтой юу гэдэг асуулт гарч ирж байгаа юм тийм үү? Тийм үү хөөх юм уу Монгол улсаа л жоохон яачих гэдэг шиг тийм. Гэхдээ тийм боломж бол байгаа гэж бас бодож байгаа. Яг л тэдний суурь нь бол христич суурь байхгүй. Христич суурь. Тэд нар шашинлаг байдлыг биш тэд нар нэгүслийг чухалчилж ирсэн хүмүүс юм гэж ярьж байгаа. Мэдээж одоо бол бүх зүйл өөр болсон. Илүү хүний эрх рүү төвлөрч байгаа гэж хэлж болно. За манай 3 энтхийг та нар мэдчихэж байгаа шүү дээ. Нагаленд байдаг шүү дээ. Энтхийг Нагаленд байдаг. За тэнд бол тэдний мууж бол энтхийн талаар бид нар бодохдоо бол ер нь дайн дайчин ядуу урлагтай ер нь баян ядуугийн харьцан гой тийм амар гэж ярьдаг шүү дээ тийм үү? Тийм газар үнэхээр тийм газар.
Гэхдээ Нагалил болвол тэр итгэхийн мужууд дондоос хамгийн амар тайван газар. Яг л 99% итгэгч нар. Тэгээ эзний өдөр бүгдээрээ хамардаг. Тэгээд хамгийн амар тайван муж гэж ярьж байгаа. Одоо гэмт хэрэг гардгүй гэсэн үг байхгүй. Гардгүй гэж хэлж чадахгүй. Ямар ч гэсэн ер нь бол хамгийн амар тайван хотод тодорч байгаа гэж ярьж байгаа. Тэгвэл тэр нь юуг илэрхийлж байгаа вэ? Бид нар хүмүүст хөрштэй хэр хандах вэ гэдэг тэр хандлагаас эхэлнэ гэсэн утгатай зүйл байна. Монгол улсын 2050 алсын харааг та нар мэдэж тийм үү? Одоо манай оюун эрдэнэ сайд гаргасан төсөл байгаа ш тийм үү? За сайн мууг нь бол яриаггүй шүү. Тэр алсын хараа бол маш чухал байсан. Юу вэ гэхээр Монгол улс хөгжихийн тулд хүнээ хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Тэрийг гол фокусо болгосон байдаг. Энэ бол 12 оны одоо 13 оны одоо арслан намаас гарсан төсөл одоо ингээд өнөөдөр боддоор алсын хараа болж хэрэгжиж байгаа ш тийм үү? Яг үүнтэй адилхан бид нар өөрийнхөө хүн чанарыг хөгжүүлэх хэрэгтэй. Хүндлэг байдлаа хөгжүүлэх хэрэгтэй. Харин шашинлаг байдал бол ийм аюултай юм а гэж ярьж байгаа. Шашинлаг байдал Иесустэй эсэргүүцсэн. Түүнд би хийж чадахгүй маш сайн шалтгааныг гаргаж чадна. Би үйлдэж чадахгүй маш сайн хариултыг хэлж чадна гэсэн утгатай зүйл юм. Тэр харин асуусаар байх болно. Яг хуульч хүн. Харин хэд их шашин болвол юу болдог вэ? Биднийг зовж байгаа хүмүүсээс өөрсдөө тусгаарлах болно. Тийм учраас ах トゥ нар минь бид нар шашинлаг үйл чухал биш. Бид нар бодит үйлдэлийг сонголж чухал юм а гэж ярьж байгаа. Үйлдэлийн. Тийм учраас бид нар эргэн тойрон яах ёстой вэ? Хүмүүсээ нэг бүгдээрээ харцгаая. Өнөөдөр бидний гэр бүлч гэсэн аав ээж нар маань нулимстай байгаа. Ах トゥ нар маань бас нулимстай байгаа. Заавал нулимстай гэж бас хэлэхгүй ч гэсэн тэдэрт авралын тусламж хэрэгтэй байна. Үнний тусламж хэрэгтэй байна. Есүс Христ хэрэгтэй байна. Хэрвээ та тэдэр тэр тусламжийг үзүүлэхгүй юм бол тэр хүн яваад дахиж тийшээ яваад дараагийн 2 хүн ирээгүй бол тэр хүн өгөх байсан. Амтай төдий гэж ярьж байгаа ш тийм үү? Аратны хоол болох ч юм уу? Магадгүй суусаас алдаад өгөх байсан ч юм уу? Яг үүнтэй адилхан бид нар ч гэсэн бас гэр бүлийнхэнтэй зөндөө залбираал гэдэг те. Тэгээд бурхныг судлаад гэхдээ та бодцоор ярьсан уу? Чуулганд авчирч байна уу? Бас үйлдэж байна уу? Яа тэгвэл Есүсийг та дамжуулахгүй юм бол та тэдэнд туслахгүй юм бол итгэл үнэмшлийнхаа тэр бурхнээс тэр судалсан ивэлүүдэд нэгүслэг хуваалцахгүй юм бол тэд нар өөр бурхан шашныг буддаа гэж судлаад явуулна. Бөө мөрөглийг ирж хайгаад явуулна. Чөтгөр судлаад явуулна. Сошиалыг судлаад явуулна гэсэн үг. Тийм учраас ах トゥ нар минь та бүхнийг мэдээж сүмд үйлчлэг бурхны таньж мэдэх нь бол ивэл юм аа. Харин хөштэй үйлчлэг нь бол нэгүсэл юм аа. Амен. Бид нар бол ивэлийн хүмүүс биш, бид нар яах ёстой? Нэгүслийн хүмүүс болох ёстой. Нэгүсэл гэдэг нь юу гэж хэлж байгаа вэ? Бид нар Эфес 2:8 дээр харсаж учир нь нэгүслийн учир та нар тэгэхээр аврагцсан гэж хэлсэн. Тиймээс хинч өөрөөрөө сайрахгүй гэж хэлсэн шүү дээ тийм үү? Тэгээд 10 дугаар эшлэлээр та нарыг тэргүүн байлганд бол Есүс Христ эхлээд яасан бэ? Бидний төлөө авралын үйлсийг хийгээд үйлсээр амьдруулахын тулд юу болох ёстой вэ? Бидэд нэгүслийг өгсөн юм гэж ярьж байгаа. Тийм учраас бүгдээрээ шашинлаг байдлыг таслан зогсооцгоё. Та мундаг залбирдаг, мундаг магтан дуулдаг, мундаг Библи уншдаг, мундаг ишлэл чэйждэг, мундаг юмнуудыг сурсан ч гэсэн нэгүсэл танаас зайтай байгаа бол бид нар хүмүүсийг амьдаар нь алж байгаадаа аимшигт амьдралаар явж байгаа ялгаагүй. Хууль бол амьдтыг маш ихээр бол алдаг штеп. Тийм үү? Мөн дараагийн хүн ямар хүн байсан бэ? Лев хүн ба. Түүнчлэн нэгэн лев хүн мөн тэнд хурч ирээд түүнийг харуудаа дэрвдүүр өнгөрөөд явчихжээ гэж хэлсэн. Нөгөө хүн туслах бахаа гэж бодсон. За болий. Сүмийнх нь одоо удирдахч ахлагч нам туслахгүй явах вэ зүгээр. Тэгтээ явах вэ? Туслах бахаа гэж. За тэгвэл эндээс бид нар бодох ёстой зүйл байгаа. Энэ хүмүүс бол мэдээж тахилчаар тусалдаг хүмүүс байхгүй юу? Тахилчаар тусалдаг хүмүүс. Үйлчлэл хийдэг хүмүүс байхгүй юу? Тэнгүүдлээ харуутаа яваад өгсөн.
Лев хүмүүс бол хуулийг маш сайн сахидаг мөртлөө нэгүслийн зарчмыг зөрчсөн хүмүүсийн одоо дүр төрхөө гэж хэлж болно. Тахилч хүнч вэ, левч хүнч вэ, Бурхны таньж мэдэх нь бол энэгээр бол муу хүн биш ээ. Бид нар ч гэсэн бас Бурхны таньж мэдэх нь бол муу хүн биш. Муу хүн биш. Гэхдээ тэд нар яасан бэ? Өөрсдөө хамгаалсан, тусгаарлсан. Юу вэ? Би цагаа гаргахыг хүсэхгүй. Би завгүй байна. Маш сайн хөрс болоод юу вэ? Би завгүй байна гэж хариулдаг байхгүй. Завгүй сайн хөрш. Завгүй сайн хөрш. Тэгэхээр бид нар ч гэсэн өнөөдөр бусад туслахад яа харахгүй бидэрт Бурхны хайр хэрэгтэй байна шүү. Өнөөдөр бид нар эргэн тойрноо бас дахиад нэг эргцүүлж хараарай. Эргэн тойрноо эргцүүлж хараарай. Би ч заримдаа маш их санаа зовдөг. Одоо ээж минь одоо нас дээр гарсан, хадам ээжигээ алдсан. Одоо мэдээж хадам ээж минь бол тэнгэр мөнхийн улсад очсон тийм үү. Гэхдээ миний бодол бол ээжигээ бас үргэлж одоо ингээд уцаар ярьдаг. Өдөр заавал ярина. Заавал ярина. Заримдаа одоо 2 хоног яриаггүй айгүйх яриаггүй шиг санагддаг. Яагаад гэвэл ээжид минь тусламж хэрэгтэй. Ямар тусламж вэ? Есүс хэрэгтэй. Итгэл хэрэгтэй. Тэгээ би эвтэйхэн ээж минь бол одоо хэлүүлтгүйгээс хүнд бол явж байгаа. Тэгээд одоо яагаад ингэж өдөр болго ярьж байгаа вэ гэхээр одоо цагаан сараар очиод ээжтэй дүүнэртээ дахин сайн мэдээ ярих цаг гаргана. Тийм учраас харамсахгүй тулд би ч бас нэг талаас пастор хүн, нөгөө талаас чуулганд үйлчлдэг хүн мэдсээр үж ээжигээ алдах гэдэг аимшигтай үйл явдал. Бид нар энэ түүхүүдийг мэднэ. Өнөөдөр бидний итгэлийн тунд маш олон хүмүүс чуулгантаар өнгөрөхөд ямар их хүндүрэлдэг вэ бид нар бодох хэрэгтэй. Тийм учраас дэрэгдүрх эрен тойрны хүмүүстэй бид нар үйлчлэхийн тулд сүмдээ үйлчлээл ингээд нэг туслахаас гадна эрен тойронд тусламж хэрэгтэй хүмүүс боддоор тусалдаг байгаасаа гэж хэлмээр байна. Хүрдэг байгаасаа гэж хэлмээр байна. Цагаа гаргадаг байгаасаа гэж хэлмээр байна. Харин тахилч лев хоёр магадгүй би сүмд үйлчлээ завгүй байгаа учраас эсвэл чи муу учраас гэж ярьж байгаа. За тэгээ цаашаа явсан чи юу гэж хэлсэн бэ гэхээр түүн дээр 33 дугаар харин түүгээр явжсэн нэгэн самар хүн түүнтэй таарч тэр түүнийг харуутаа өрөвдөн түүн дээр иж шархалтын тос дарс асгаж богоод унаан дээр тэгнэн дэм будалд хүргэж ирвэ гэж хэлсэн байна. За одоо эндээс бид нар нэг юм ойлгох хэрэгтэй. Энэ өвчтөе хүн ямар хүн байсан бэ гэхээр Ерүсалимаас Ерихо явсан хүн байхгүй юу? Тэгэхээр энэ болохоор манай талын хүн байх боломжтой. Манай хурш. Миний хурш. Хай хүн бол биш. Тийм учраас манай талынхаа надад туслах ёстой гэж бодож исэн баг. Харангуйтаа ч туслах ёстой гэж бодож исэн баг. Харин Лев яваад өнгөрсөн дараа тэр үхлийг хүлээж исэн баг. Юу болохыг тэр мэдэхгүй. Ер нь бол нүд амьдрал нь тэр чигтээ харанхуулсан баха. Харин тэрүүгээр төд удалгүй нэг самар хүн явсан. За самар хүч надад туслахгүй дээ. Самар хүмүүс ч гэсэн тэр юудэ хүмүүс туслахгүйсэн баг. Гэсэн энэ хоёрын бодол байсан баг. Харин тэгээд явж исэн чинь нөгөө самар хүн чи юу болсон бэ? Нөгөө өвчтөе хүнийг хараад самар хүмүүсийг болоод юу дэжүүд юу гэж хэлэхээр дайснууд, урагчтноор те одоо харь үндэстнүүд гэж үгүй яддаг байхгүй маш дургу. Тэдэрсэн бас маш сайн мэд. Бид нар самарын мэдэд үг мэдэн ш тийм үү. Хөөхий Иерусалим руу хараад залбирдаг. Би тийшээ очиж чадахгүй. Яг л хэдчүүд намайг тийшээ оруулахгүй гэж хэлсэн. Би айл үжийн яг таслагдсан, тусгаарлагдсан гэсэн бодолтой байсан. Яг л тэр нэг самар хүн яасан бэ? Яг тэр Ерихогоо руу явах замаар явж исэн. Харин юу дэшүүд болоод эдгээр бол хөгийн хүмүүс, шашны хувьд бол бузралгдсан хүмүүс, зоолгүй хүмүүс гэж боддог байсан. Харин нөгөө хүн чинь явж ирсэн аа юу болсон бэ? Хажуугаар нөгөөдөл харангуутаа л явсан болвол
манай Самар хүмүүс харангуутлаа зогссон. Зогсоод харангуутлаа юу болсон? Зогсно гэдэг нь түүнийг ажигласан. Түүнийг мэдсэн, түүнийг таньсан, өөрөлдөө түүнийг ойлгосон. Ямар нөхцөл байдал байгааг яасан бэ? Хараа зогссон байгаа хгүй. Тэгээд зогсоод миний юу хийж чадах вэ? Миний ямар тусламж хэрэгтэй байгаа вэ гэдгийг тэр судалсан. Мэдээж процессыг хурдан явагдсан баг. Тэнгүүтлээ хамгийн түрүүнд шарахтаа түүнд одоо тусламж хэрэгтэй байсан. Тийм учраас шууд тэр арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Тос түргсэн тийм үү? Тэгээд зогсоогүй тэр яасан бэ? Буудалд аваачсан. Тэг мөнгө төлсөн. Тэг мөнгө төлөөд ягаад илүү гаруул яг хаа дараа ирээд төлчөө гэж хэлсэн. Тэгвэл эндээс харах юм бол бид нар эргэн тойрноо харах хэрэгтэй гэж ярьж байгаа. Бид нар үнэхээр тийм хүмүүс хэрэгтэй бол зог тусах хэрэгтэй. За өнгөрсөн 7 хоног цамхаг залбирал дээр пастор хэлсэн шүү тийм үү? Итгэгчдэр ихээр нэг уйлагчин, гунхирсан те бүгдээ дандаа надад туслах дандаа нэг намааг анхаарах залбирлын сэдвээ янз бүрийн дандаа надад туслах би юм байна гэж хандлага жоохон бид нар бурхныг ямар бурхан бэ гэж мэдэх юм бол бид нар арай эготой болно гэж ярьж байгаа ш тийм үү? Тийм үү? Туслах гэж хичээнэ. Чадхаасаа чадахгүйгаа үртэл яг хамт байх тухай ярьж ирсэн ш тийм үү? Тийм учраас бидний бурхан бол кул бурхан буюу те жинхэнэ ямар бурхан гэлээ дог бурхан гэж ярьж байгаа ш тийм үү? Дончтой юм уу? За кул гоё бурхан гэх. За тэгээ бид нөгөө түүний мөн чанаруудыг мэдэх хэрэгтэй. Маш олон нэрнүүдийг бид судалсан ш тийм үү? За Самар хүн бол яасан бэ? Тэр хүн тусалсан. За тэгээд зогж ирсэн. Тэгээд тэр хүн яасан бэ? Өөрөөсөө гарах золиосыг гаргасан. Бид нар хин нэгэнд туслана гэдэг нь яахахгүй биднээс золиос гардгаа гэж хэлж болно. Тэр зогсоо гэдэг нь түүнд цагаа зарцуулсан гэдгийг тодорхойлж байгаа. Зогсно гэдэг нь бол цагаа зарцуулахыг гарч байгаа. Тийм учраас бид нар хин нэгэнд туслахаас яахахгүй биднээс цаг гарнаа гэсэн үг юм. Цаг гарнаа. Тэгээд яасан бэ? Өөрт байгаа зүйлүүдэд эмчилгээ хийсэг зориулалт гаргасаа гэсэн утгатай зүйл юм. Зориулалт гаргасаа гэсэн утгатай зүйл юм. Тэгээд зардал гарнаа гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас бид нар туслахдаа маш олон тооцоо боддог. Тийм үү? Надаас юу гарах болоо? Надаас ямар нэг юм гарчгүй дээ, миний ямар нэг юм авчгүй дээ гэдэг бодлууд төрж идэг. Хамгийн аимшигтай юм нь Есүс танд байгаа бүх зүйлийг төлсөн. Таны өмнөөс төлсөн. Та байхгүйсэн ч гэсэн тэр нөхөж өгөхөөр төлсөн. Тийм учраас Самар хүний үйлдэл бол зүгээр нэг тусламж биш байсан. Тэр бол хайрын төлөс байсан. Тэр цаг хугацаагаа өгсөн, эд хөрөнгөө өгсөн, бас зүгээргүй яасан бэ? Аюулгүй байдлаа хүртэл яасан бэ? Зориулсан байгаа шүү дээ. Аюулгүй байдлаа. Яагаад аюулгүй байдал вэ? Яагтвэл юудэчүүд дайсан гэж үздэг байхгүй юу? Дайсан гэж үздэг. Тийм учраас юудэчүүд ирээд түүнийг яач магадгүй. Эсвэл хулгайч дээрэмчид хүрж та нар ч оордоо дайсангууд үзтэй гэд алчиж магадгүй. Магадгүй нөгөө туслах чаагүй гэсэн би хизээч чамаас тусламж авахгүйгээд дайрч магадгүй. Тэгвэл яагаад Есүс Самар хүнээр жишээ авсан бэ? Бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Есүс ганцхан чиний хажуу сууж байгаа найзыг чи битээр бие бинийгээ хайрлах хөршийн хайраар амьдрахыг тэр хагалсан юм аа гэж ярьж байгаа. Хуучин гэрэн дээр зөвхөн юудэ хүмүүс, еврей хүмүүс хөрш гэж бодож байсан бол харин шинэ гэрэн дээр Есүс бүх үндэстнийг хөршөө гэж ярьж байгаа гэсэн үг. Тэгвэл би танаас асууя. Таны хөрш хэн бэ гэдэг асуултыг та одоогноос эхлээд шийд одоо бүр устгаарай. Харин би хэний хөрш вэ гэж бодоорой. Би хэний хөрш болох ёстой вэ? Амен. Би хэний хөрш? Би хэний хөрш вэ? Тэгээд юу болсон бэ? Түүнийг асарч байгаараа илүүг заруул би буцахтаа дахин төлөө гэж хэлсэн байгаа. Тэр яасан бэ? Одоо ингээд хангалттай гэв байхгүй юу? Хайр болвол хариу нэгтгүй. Хариу нэгтгүй. Энэ бол хариу нэхээгүй хайрыг илэрхийлж байгааг жилж болно. Тэгэд Есүс ингэж асуув. Энэ гурыг хэн дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш болсон гэж чи бодож байна гэхэд тэр түн инэрлийг үйлдсэн гэж хэлсэн байгаа. Есүс хоёр түүгээ хэлсэн. Явж үйл гэж хэлсэн байгаа.
Хуулийн багш ч гэсэн бас хэлсэн тийм үү? Жишээгээрээ дамжуулаад юу гэж хэлсэн бэ? Бурханд хайртай хүмүүсээ хөршөө хайрл. Боддоор бурханд хайртай юм шигэ үйлдэл гэж хэлсэн байна. Бид нар бурханд хайртай юу? Бид нар Есүст хайртай. Бурханд хайртай. Амен. Бид нар түүнийг магтаж хүндэлдэг. Бид нар түүнийг илүү их сурч судалж, илүү бид нар оюун ухаан ухамсар маань сэтгэл зүрх мөн хөгжиж үүдэг. Амен. Энэ л үнэхээр ивэлтэй амьдрал. Ивэлтэй амьдрал. Тэгээ бид нар өөрийгөө маш их хайрладаг. Өөрийгөө Бурхны хайраар дүүргэж усалдаг. Харин Есүс юу гэж хэлсэн бэ? Өөрийнхөөдөө л хөршөө хайрлаарай гэж хэлсэн байгаа. Тэр нэг Бурхнаас авсан бэлхэн байдлуудаа нэгүслээ, инэрлээ, мэдлэг боловсрлоо яах ёстой вэ? Хөрштөө үзүүлээрэй гэсэн үг байхгүй юу? Хэрвээ Есүс зүгээр Бурхны хайр байсан бол тэр загалмаа дээр цовдлохдохгүй байх байсан. Тийм учраас хин нэгэн Яков ном дээр хин нэгэн чинь өвчтөй байхад за тийм үг гэж хэлчихээ цаашаа хараад мартаад явчихдаг. Тийм хүн баймааргүй байна. Өнөөдөр бүгдээр үйлдэлийг итгэж болцгоё. Ер нь бол Есүс Христ итгэдэг хүмүүс тэгж ойлгодог л доо. Тусч, энэрэнгүй сайхан сэтгэлтэй гэж. Гэхдээ өнөөдөр тэр зүйл маань гарахаа болчихвээ гэж айж байна. Би хэний хурш вэ? Би хэний хурш болох ёстой вэ гэдэг та бүхэн бодоосаа гэж хэлмээр нь. Тэгэхээр бид нар эргэн тойрноо харцгаая. Итгэлээсээ холцсон, унтсан, бүдэрсэн, янз бүрийн шархалсан. Гэхдээ дэндүү шарх сорив яриад байхаар чуулган дотор дандаа шарх сорины асуудлууд хөндөгдөж эхэлдэг. Харин туссан бодтойгоор тусламж хэрэгтэй. Эд хөрөнгө байж болно. Сэтгэл санааных байж болно. Эсвэл хуваалцах байж болно. Тэдгээр зүйлүүдийг бүгдээр яах ёстой вэ? Бодтоор үйлдэсгээ. Амен. Тэгэхээр зөвхөн хөршийгөө зөвхөн цуглаанд явдаг хүмүүсээрээ гэр бүлийнхаараа гэж бодохоос илүүгээр хэрэг бид тэгж бодох юм бол тахилч нар шиг лев хүмүүс шиг болно гэж ярьж байгаа гэсэн юм. Бүгдээр хичээцгээе. Үйлдэцгээе. Хөршөө харилцгаая. Цагаан сар болж байна. Бидэд хөршийн маань тусламж хөрш болох боломжууд их гарч ирж байгаа. Амен. Тэгээд сошиал дээр хүмүүс гэр бүлээрээ цуглараад замнаны 2-3 хүн хүртэл ингээд цуглараад гэр бүлээрээ бууцаа хийгээд амьдралаа ярилцаа суух ямар гоё вэ гэж ийм зургууд их харж байгаа. За олон хүмүүсээ бол олон гэр бүл олоолаа хүмүүс гоё л доо. Тэгэхдээ хамгийн чухал юм хөрш болж байгаа тэр дүр төрхүүд сэргийж байгаа нь маш гоё сайхан дурсамж байна гэж хэлмээр байна. Тийм учраас бүгдээрээ эрен тойрноо дахиад нэг хэцүүлээсэй гэж хэлмээр байна. Тэ? Гэр бүл ах トゥ төрөл төрөстэй очоод бууз ажиллагаанд нэгдээд, хуушуур ажиллагаанд нэгдээд одоо юу хинтээ зарим нь хөөрхий тавтай эдэг авч чадахгүй бас тэр нэгэн байж болох юм тий. За авах боломжтой ч гэсэн санаачлаг гаргаад гоё ингээд тусламжуудыг бас та бүхэн гоё үйлчлээсэй гэж бас хэлмээр байна. Амен уу. Тэгээд ах トゥ нар бас цагаан сараар уулзсан шүү дээ. Тэгээд уулзсан гутал бас нэг унсан урваасан дүүнер байдаг шүү дээ. Нэг сайхан босгох нэг сайхан нэг үг бэлдэж очиод тий. Би чиний хөршүү гэж сонин үгээр яриад тий. Юу хөршвэ гэдэг. Тэгэл гоё яриагаа эхэлж болно шүү дээ. Хамтаа залбирцгаая. Тэнгэрлэг эцэг минь танд баярлалаа. Таны өмнө залбирч байна. Бид нар удаан жил чуулганд яваад олон зүйл сурч мэдэж үйлчилж явж явах үедээ эзэм хитрхи шашинлаг